Өнөөдрийн зөвлөгөөний болонд маань хүүхдийн сэтгэл зүй чухал. Үлгэрээр хүүхдийн сэтгэл зүйг эмчлэх сэдвээр та бүхэнд зөвлөгөө өгөх болно. Ингээд бүгдээрээ зөвлөгөөгөө хүлээн авч үзье. Таныг бага байхад өвөө, эмээ, аав ээж тань үлгэр уншиж өгдөг байсан уу? Ихэнх насан туршид энэ асуултад тийм гэж хариулсан гэдэгт итгэлтэй байна. Хүүхдийн ураг болж бий болсон цагаас нь ярилцаж, төрсэн цагаас нь үлгэр уншиж өгөх нь маш олон эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг гэдгийг мэргэжлийн хүнээс тодрууллаа. Хүүхдийн сэтгэл зүй чулан байна. За өнөөдөр та бүхэнд болохоор үлгэрийн сэтгэл заслын талаар товчхон зөвлөгөө өгье гэж бодож байна. За үлгэрийн сэтгэл засал гэд хэлэхлээр бол айгүй хүмүүс айгүй томоор ингээ ойлгоод байдаг. Тэгтэл энэ бол ерөөсөө айл гэр болгон аав ээж болгон хүүхдүүдэд хэрэглэж болохоор энэ бол хамгийн ойрхон, хамгийн биднэрт ойлгомжтой юм арга байдаг. За энийг яаж хэрэглэх вэ? Яагаад заавал үлгэрийн сэтгэл засал гэж нэрлээд байгаа вэ гэхлээр бид нар бол одоо өвөг дээдсээсээ дээр үеэсээ бид нар үлгэрээр яг энэ сургаал үгээр сургамжт энэ гой үгнүүдээр хүүхдүүдийг хүмүүжүүлж ирсэн юм уламжлалтай арт түмэн байдаг. За тэгэд яагаад заавал ингэдэг байсан болоо гэд ингээд судлаад үзэхээр үгний хүч гэдэг зүйл бол маш хүчтэй байдаг. За тэгэхээр хүүхдүүдтэй ингээд жишээ нь үгийг ингээд яаж муухай үг хэлэхгүйгээр хүүхдийн дутагдлыг засах вэ? Яаж муухай үг хэлэхгүйгээр хүүхдийг хүмүүжүүлэх вэ гэдэг дээр манай арт түмэн бол маш өргөн юм мэдлэгтэй арт түмэн байсан маань. Жишээ нь одоо ууж идэхдээ уурга мөр шиг, ургаш хишгихдээ ургаа хат шиг гэл ингээд хэлэх юм бол ээж аав намайг энэ ажил хийхдээ жоохон хойшоо суугаад энэ залхуу байна гэж хэлж байна гэдгийг бол хүүхдүүд ойлгно штэ. Тэгтэл бид нар одоо яагаад энэ үг гэхээр чи залхуу байна, ямар удаа юм бэ? Яасан тэнэг юм бэ гэдэг юм уу, яагаад ойлгохгүй байна гэдэг дандаа юм сөрөг үгнүүдийг хэлээд ахлаар энэ сөрөг үг нь өөрөө хүүхдийн сэтгэл зүй бие махбодод ингээд сөргөөр нөлөөлдөг байх нь байна. Тэгвэл одоо бид нар яах вэ гэхээр энэ сөрөг үгийг хэлэхгүйгээр хүүхдийг хүмүүжүүлэх нэг арга нь үлгэрийн арга байх нь шүү дээ. Тэгэхээр үлгэрийн аргыг тэгвэл бид нар яаж хэрэглэх вэ гэхээр ерөөсөө хүүхдийн хамгийн одоо хөгжил төлөвшөлт явагдаж байгаа хамгийн суур тэр үе маань тэгээс 5 нас гэж үзэж байгаа. 5 наснд буюу ерөөсөө хамгийн хүчтэй явагдаж байгаа тэр үе нь бол эхний 1000 хоног гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Тэр нь юу вэ гэхээр хүмүүс хийн нас, манай монголчууд хийн нас гэж ярьдаг ш. Тэр нь гидсэнд хүүхдийг хэвлээд олцсон тэр цагаас нь эхлэн хүүхдтэйгээ дуу хоолойны өнгөөр, ээжийн сэтгэл зүйгээр, аав ээжийн харилцаагаар ингэж харилцаж ирсэн байгаа. За тэрэн дээр одоо яаж харилцах вэ гэдэг дээр нь ерөөсөө хамгийн ойлгомжтой арга бол үлгэрийн арга гэж байдаг. За тэгэхээр хүүхдтэйгээ яаж харилцах вэ гэхээр эхлээд бид нар хүүхдтэй хэвлээд олцсон үед нь үлгэрийг ярьж өгч болж байгаа. За тэгэхээр үлгэрээ ярьж байгаа үед хүн бол хизээж ууртай муухай үг л хэлэхгүй шүү дээ. За тэгээд ээж айгүй гой тайван аргацсан гой ухаалаг гой үгсүүдээр хүүхд маань ингээд сонсоод хөгжөөд хүмүүжээд ирж байх нь шүү дээ. За тэгээд төрсэн цагаас эхлээд одоо энэ манай хүүхд ямар ойлгох юм биш, хэл яриад ойлгох юм биш, юм яриад одоо мэдх юм биш гэж ингэж орхихгүй нэ тийм ээ. Төрсэн цагаас нь эхлээд аав ээж маань мөн л оройдоо үлээр ярьдаг байвал тэр одоо дуу хоолойны өнгөөр тэр одоо миний ярьж байгаа үгний утгыг биш гэхэд одоо тэр бидний тэр өгж байгаа тэр сэтгэл хөдлөлийг дамжуулан тэр хүүхд маань хүмүүжих боломжийг олгодог байна. За тэгээд үлгэрийн сэтгэл заслын бол хамгийн одоо гоё хэсэг нь болохоор бид нар хүүхэд өөрийгөө хөндлөнгөөс харах боломжийг үлгэрийн сэтгэл засал олгож идэг. За жишээ нь өнхрөө шүлгэр байлаа гэж бодоход бид нар хүүхэд болгон мэддэг өнхрөө шүлгэр байлаа гэж бодоход өнхрөө шүлгэр ингээл өнхрөөл ирэхэд л энэ ерөөсөө би байна гэдгийг хүүхэд өөрийгөө байна гэдгийг шууд ойлгодог байхгүй. Тэгэхээр явж байгаад хамгийн сүүлд энэ үлгэр баавгатай чонтой тааралдал үнэгт ингээл зэлгүүлцдэг штэ. Тэгэхээр энэ үед яах вэ гэхээр би гэрээсээ хэрвээ ингээд аав ээжээсээ хэлэхгүйгээр гараа явчих юм бол гадуур ингээд бас янз бүрийн хүмүүс байж болох юм байна гэдгийг хүүхэд ингээд ойлгочихж байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээд заавал гадаа яана цагдаа ирээд авна шүү, танихгүй ирвэл аймаар шүү, хулгайч байгаа шүү гэд ингэж одоо нэг айдалгаад ахлаар айц төрөөд хүүхдийн тархинд ингээд хадгалагдчих. Тэгэхээр яадаг вэ гэхээр дараа нь нийгэмдэр гарахлаар бусад хүмүүстэй харилцаанд шууд нөлөөлөд эхэлдэг. Хүнд итгэх итгэл маань байхгүй тий. Яана энэ
танихгүй хүнтэй танилцаад яриа үсгэхээр хүртэл энэ танихгүй хүн аймаар гэсэн ийм мессеж ингээ үлтгэнэ шүү дээ. Тэгхгүйгээр бид нар үлгэрээр дамжуулаад ингээ сурамжит байдлыг нь хүүхдэд өвлүүлж өгдөг байна. Үлгэрээр хүүхдийн сэтгэл зүйг эмчлэх нь маш олон давуу талуудыг бий болгодог бөгөөд цаашлаад Монгол ардын үлгэрт Монгол өв соёл бүтнээрээ багтсан байдаг тул хүүхдийг бага наснаас нь Монгол өв соёл, ёс жаягт суралцуулах томоохон үүрэгтэй байдаг. Үлгэр бол өөрөө нөгөө нэг бидний зан заншил, өв уламжлал гэдэг зүйлийн маш том өв явж идэг байхгүй. Тэгэхээр тэрэн дээр хилэгдэж байгаа үгнүүд одоо тэр өгж байгаа тэр гоё өгүүлэмж, тэр хэл зүй, Монгол цэвэр одоо хиллэгүүдийг бид нар хүүхдүүд сонсоод байхлаарэ ерөнхийдөө тэр талаар одоо бол энэ айгүйх алдагдаж байгаа шүү дээ. Бидний өнөөгийн соёл дээр бол хэлний асуудал одоо маш их алдагдаж байгаа. Тэгэхээр хэл гэдэг чинь өөрөө соёл гэдэг чинь өөрөө монгол хүний дархлаа байхгүй юу? Тэгвэл монгол хүнийг хүмүүжүүлэх тухай, монгол хүнийг ингээ өсгөж бойжуулах тухай асуудал бид нар ээж аваад багш нар тийм сэтгэл зүйчдийн дунд айгүй томоор тавигдаж байгаа. Тэгэхээр энийг яаж бий болгох вэ гэдэг дээр монгол үлгэр бол маш одоо чухал нөлөөтэй байгаа юм. За тэгэхээр энэ нь яах вэ гэхээр тэр зан заншлыг нэгдүгээрт таних мэднэ, хоёрдугаарт хүүхдийн одоо тэр нэг чөлөөтэй сэтгэх боломжийг олгодог хүүхд маань. За жишээ нь одоо нөгөө хөхөө намжлын дууг сонсохороо морьтой хүн бууж сонсдог, явган хүн сууж сонсдог гэд ингээд дүрслэл явж штэ. Тэгэхээр морьтой хүн бууж сонсно гэхээр чи гэд нэг юм төсөөлөлд бууж ийна энэ төсөөллийг бол хүүхд өөрийнхоороо хязгааргүйгээр төсөөлж идэг. Энэ төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг гэсэн. Тэгээ дээрэс нь сонсож байгаа үлгэрээ өөрөө тогтооно. Яг энэ хугацаанд хүүхдийн анхаарал төвлөрөл аюулсаа явагдчихдаг. Одоо 20 минутын үлгэр ярих юм бол одоо яг тэр 20 минутад хүүхдийн анхаарал 100% төвлөрнө. Гар хөлөө оролдохгүй, өөр юм сатарахгүй нь шүү дээ. За магадгүй дараагийн шатанд 30 минут болох юм бол нөгөө хүүхд маань 30 минут доктортой суух одоо суурийг нь аав ээж тавьж өгч гэнэ гэсэн үг. За тэгээ дээрэс нь нөгөө сонссон үлгэрээ бусдад ярихыг хүссэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ярианы чадвар сайжирдаг, илтгэх чадвар сайжирна. Мэдээж сонсон юм цээжилж ярих хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эхлээд нэг юм одоо нэг бүдэг бадаг ярьжсэн бол дараагийн шатанд яах нь бүх үйл явдлын бүгдийн детальчилж сонсоод ойлгоод ярих чадвар сайжрах нэ. Энийгээ дагаад бусад хүүхдэд сонсоод байхлаар өөртөө итгэл сайжраад ирдэг. Ингээд үлгэр маань зүгээр одоо үлгэрийг ярина гэдэг маань өөрөө ийм олон давуу талтай байдаг. Жишээ нь одоо гадаад тоглоод гэртээ орохыг хүсэхгүй одоо зөрүүдлэх үед байж штэ тий. Яг энэ гадаад тоглоод орохгүй байгаа хүүхдэд зориулсан үлгэр гэж бас байж болох байхгүй юу. Тэгэхээр яг энийг яаж яах вэ? Хоолоо идэхгүй байгаа хүүхдийн үлгэр байж болж юм тий. Эсвэл хичээлээ хийхгүй байгаа хүүхдийн үлгэр. Эсвэл гэрээ цэвэрлэхгүй ээждээ туслахгүй байгаа хүүхдийн үлгэр гэх мэтчлээ таны хүүхдэд одоо ямар асуудал тулгарч байна? Яг тэрэнд нь тохирсон үлгэрийг та зөвхөн хүүхдэд зориулаад ярьж өгөх боломжтой гэсэн. Тэгээд ахлаараа яах вэ гэхлээр ингээд хүүхдийгтэй хөвлөд ахаас нь эхлээд харилцсан тийм ээ ярилцсан цагаа оройд юу хийх вэ гэхгүйгээр хэдүүлээ үлгэр ярьж өгөөд ингээд сурчсан аав ээжийн хооронд ямар ч харилцааны асуудал гарахгүй байгаа тохиолдолд энэ маань явандаа олголоор ерөөсөө та өсвөр наснд нь ороод ямар тааж хүүхдэд дагуулад сэтгэл зүйч рүү хандах шаардлагагүй болдог гэсэн. Тэгэхээр энэ маань бас хүмүүжлийн айгуу том давуу талтай. Ахиад жижиг асуудлуудаа тохирсон үлгэрээр засах боломжийг ингээд эцэгчүүдэд олгож байгаа. За тэгээд ингээд Монгол айл болгон, Монгол аав ээж болгон, Монгол хүүхдийг өсгөж торниулахын тулд тийм ээ хэдүүлээ Монгол үлгэрийг одоо яг тохирсон наснд нь тохирсон үлгэрийг ярьж одоо заашцгаая. Хүүхэд хүйс болон наснаас хамаарч өөр төрлийн үлгэр сонсох дуртай байдаг. Жишээ татхад 2-5 насны хүүхэд өөрийгөө сонсож буй үлгэрийн гол дүр буюу амьтантай зүрэлдэг бол 5-аас дээш насны хүүхдүүдийн ургуулan бодох чадвар сайн хөгжсөн байдаг тул энэ үедээ хүүхэд шидэт үлгэрт татагдах хандлага их байдаг. Үүнд баатар болон гүнжийн үлгэр хамаардаг бөгөөд эргэлхэх баатартай үлгэр сонсож өссөн эрэгтэй хүүхэд өсөж торнихдоо өөрийгөө тэр хിവэр нь дүрсэлж зоригтой ертөнцийг аврах хүсэлтэй мөн эмэгтэй хүмүүсийг хайрлаж хүндэлдэг хүн болж өсдөг гинэ. Иймд эцэг эхчүүд та бүхэн оройдоо хүүхдтэй үлгэр уншиж өгөхөө бүү мартаарай.